сонгох хэрэгтэй гэдэг одоо тийм бас нэг шалтгаан байгаа штэ. Та юу гэж бодож байна? Аха. За тийм одоо хүүхэдтэй гэр бүл те яагаад усанхаа дижих вэ? Тийм. За усанхаа нэгт юу? Баг хацдаггүй юм та. Тийм. Хүүхдүүдэд аюулгүй гэдэг утгаараа. Ихэнх мэрэгч ер нь бол хацдаг. Тэгээ үүдэн хоёр шүдүүд айгүй хурц дээд доод үүдэн хоёр шүд айгүй хурц та хацлаа гэж бодоход бас нилээн тэгж нэвт хацчих гад байдаг хамстер нилээн одоо тогшоо хамстер бол за усанхаа л харьцангуй хацх нь баг. Тэр тусмаа одоо классик English яг усанхаа гэж классик тийм богиност усанхаа гэдэг. Тэд нар бол ер нь баг хүн хацдаггүй тийм усанхаа байна. Тэгээд бас барилахад эвтэйхэн ингээд одоо эрхлүүлэхэд эвтэйхэн хамстер ч ерөнхийдөө юм л бол гарнаас мултарч гад унчих гад айгүй эвгүй байдаг. Тэгээ эвгүй байрвал тэгэл нуруу нугсыг нь одоо нөгөө хугалж га мулталчих гад байдаг. Усанхаа хамаагүй барьцтай. За тэгээд усанхаа илүү өдрийн цагаар идэвхтэй байдаг. Тэгэхээр танай хүүхдүүдтэй сайн нийгэмшин тийм бас давхар усанхаа айгүй тийм дуу авианы илэрхийлэмж ихтэй амтан баг нохоо муу шиг айгүй олон төрлийн одоо дуу авианы илэрхийлэмжтэй ерөнхийдөө нэг 11 12 төрлийн дуу авиа байна гэж судалж байгаа ч гэсэн үүнээс ч их байх боломжтой. Тэгэхээр яах вэ гэвэл хүүхдүүд ч илүү тийм нэг одоо юмыг илүү сайн мэдэрдэг болно гэх юм уу? Орчин тойрныг сайн ажигладаг, тэрнээсээ дүгнэлт гаргадаг, энэ цаашлаад одоо нийгэмд бусад хүмүүстэй харьцаад ч гэсэн одоо нөгөө хүнийхээ байр суурийг ойлгодог одоо тэр одоо тийм зан чанартай болж хүмүүжнэл гэж бодож байна тийм. Яг дуу хоолой дээр гэж дуу авиан дээр гэж ярил айгүй олон тийм дуу авиатай хүржигнэж баярлж байгаагаа илэрхийлнэ. Ингээд чангаар вик гэж ойролдог тэрнгээрээ хоол хүсэж байгаа, хоол өгөө гэдэг одоо илэрхийлэмж байна. Тэгээд ховор тохиолдолд усанхаа жирэгдэг, яг шувуу шиг жирэгдэг. Гэтэ бүх усанхаас насан турш одоо ингээд амьдарч байгаа хугацаанд жирэгдэггүй усанхаач байна. Хитгэн цөөн тохиолдолд усанхаа амьдралдаа нэг ганц хоёр удаа жирэгдэг. Гэтэ яг энэ жиргэнийг яг тийм зүйлийг илэрхийлж байна гэд 100% судалсан юм бол байхгүй. Гэтэ зарим хүмүүс бол маш их аз жаргалтай баяртай байгаа усанхааг жиргэж ийн гэж үздэг бол зарим нь одоо аюул дохиог сүрхтэй илэрхийлэхийн тулд чанга дуу хоолойгоор жиргэж ийн гэж үздэг. Тэгээд манай дээр Юкигийн хувьд болохоор жиргэж исэн. Яг л шувуу шиг мэдгүй юм бол хүү шууж жиргэж ийн удаа гэмээр жирэгдэг. Тэгэхээр айгүй тийм дуу авианы ихлэмж ихтэй амтан тэрийгээ дагаад илүү одоо сонирхолтой байх нь байна. Хүүхдүүд чи илүү тийм мэдрэмжтэй болж өснө гэсэн үг. Аха. Одоо тэгвэл яг ингээ усан гахаа ингээ тэжээя гэд ингээ бодоод шийдсэн ингээ манайхад ингээ шийдсэн байлаа гэд бид нар хамгийн түрүүнд яг юу бэлдэх хэвээр вэ? Гэртээ одоо нөгөө KJ бэлдээ тэгээ дээрэс нь өвсийг би аяга хараад байна л да. Ийм өвс одоо хаанаас авдсан бол гэнтэргээ. Тэр талаар асуулаад. Та түрүүний хэлсэн яг нөгөө өрөөнийхөө стандартыг одоо бэлтчихнэ шүү дээ. Галтгоо малтгоол жоохон дими байх нь нэ тэ. Чимээ дуу шуугахтай газар дими байх нь нэ. Тэгэхээр нэг унтлахын өрөөс жоохон дими яад гэвэл шээс нь айгу хуурц. Тэгэхээр одоо коридор ч юм уу. Гэхдээ нааны тусал тодорхой хэмжээнд байна. Гэхдээ шууд тусалаас хол гэхээр нэг жижиг өрөө мөрөнд ажил өрөөнд ч юм уу тий. Тийм өрөөндөө одоо бэлтгэх нь. Тэгээд торонд тижээж болж гин. Яг зарим тохиолдолд аквариумд бас тижээгээд байдаг. Гэхдээ аквариум бол нөгөө агаарын солилцоо муутай болохоор тэнд аягүй үнэр за чэснээс нь нөгөө шэйк хоримтлагта тэрнээс өөрөөсөө хорчих эрсдэлтэй болтой авчиж байгаа гэсэн. Тэгэхээр уг нь бол тор илүү зохимжтой. За тэгээд торны нэг сул тал нь гэвэл одоо торчин доотлын шалан бас юм торон байгаа гэсэн үг шүү дээ. Яг тэр торон одоо төмөр дээр усанхайг 4 хөлөөрөө байхаараа арьс нь юу агаад үрвсээд пододерматиtis гэж юм байдаг. Бүр арьс ингээ бамбайчдаг. Тийм өвчлөл үүсэх магадaltaй. Тэгэхээр тор байлаа гэж бодоход юм модон, паднуус, гамбанц нэг одоо тийм тэгш гадаргуу нэмэлтээр бэлдэж өгөх шаардлагатай болчихж байгаа гэсэн үг. За тэгээд тор бэлтгэхдээ хэдүүл яг хос усанхай дор хаяж 1 м квадратаас том хэмжээтэй тор бүр нэлээд том байх хэрэгтэй. Тийм том. Тэгээд торон дотроо нуугч хэрэгтэй. Усанхай бас өдрийн цагаар идэхтэй ч гэсэн одоо харанхуй оромж гэдэг зүйл бол шаардлагатай байдаг. Тэр дотор нэмэлтээр одоо тийм жижигхэн харанхуй нуугч бэлдэж өгөх нь байна. За тэгээд мэдээж хэрэг нэмэлт одоо нөгөө чимэглэл одоо шүдэн дандаа ургаж идэг болохоор одоо шүдэн ирлэж мэрж явах хэвээр модон тоглоомнууд тавьж өгөх нь байна. Тэгээд усны угжийг нь тавиад өгнө. За тэгээд өвсний хувьд гэвэл энэ юу н олдцох гайгүй байдаг шүү дээ. Амтны дэлгүүрүүдээр байдаг хотын захуудаар бас нөгөө малын тижэл зардаг газруудаар шуудаагаар байдаг юм шиг. Зүгээр л хатаас ногоо өвс, томат өвс байгаа. Олд сайтай. Тэгээ шуудаагаар нь аваад
дэвсээ төгчхөр дээрээс нь ч хэвтэрнж болчин давхар энийг идээд явчихна гэсэн.